улсын авилгатай тэмцэх газар. Монгол улсын авилгатай тэмцэх газар нь олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн бие даасан хараат бус төрийн тусгай байгууллага юм. Монгол улсын хөгжилд занал хийлж байгаа бүхий л хэлбэрийн авилгаас урьдчилан сэргийлэх, талсан зогсоох, илрүүлэх, мөрдөн шалгах, хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан үзэх чиг үүрэгтэйгээр энэ байгууллага байгуулагджээ. Авилгатай тэмцэх газар байгуулагдахаас өмнө төрийн албан тушаалтнуудын хөрөнгө орлого нууц байлаа. Төрийн албан хаагчид авилгын эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоогүй учраас гэмт хэрэгт холбогдох нь олон байлаа. Авилга албан тушаалын гэмт хэргийн шийдвэрлэлд улс төрийн нам хүчнээс хараат байв. Улсын хурал 2005 онд нэгдсэн үндэсний байгууллагын авилгын эсрэг конвенцийг сойрхон баталж, улмаар 2006 онд авилгын эсрэг хуулийг шинжилэн баталснаар Монгол улсад авилгатай тэмцэх тусгай байгууллага буюу авилгатай тэмцэх газрын үйл ажиллагаа эхэлсэн юм. Авилгатай тэмцэх газрын ажилтнууд төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэлтэй үйлчилгээг халах, ил тод нээлттэй болгох, төрийн албан хаагчдын ёс зүйг сахиулах, хувийн ашиг сонирхлын болоод хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгах, албан тушаалын хэргийг илрүүлэн шалгах чиглэлээр өндөр санаачлагтай ажилладаг. Үүний тулд авилгад өртөх эрсдэл бүхий нийгмийн бүлгүүдэд ажиглалт хийх, судалгаа, мониторинг хийх, гүйцэтгэх ажил явуулах зэрэг хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлж байна. Мөрдөн шалгах арга, техникийг булан боловсронгуй болгож, тагнуул мэдээллийн технологийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиг ашиглах, санхүүгийн залилан мөнгө угаах зэрэг гэмт хэргийг илрүүлэхийн тулд ажилтнуудаа зориулсан сургалт хийдэг. Мөн гэрчийг хамгаалах, сэжигтэн ялагдагчийг саатуулах үед тулгарч байгаа болзошгүй эсэргүүцлийг тасан зогсоох чиглэлээр сургалт явуулдаг. Мөрдөн шалгах үйл ажиллагаанд хүний эрхийг хангах хүрээнд байцаалтыг дүрс бичлэгээр баримтжуулах, мөрдөн шалгах тусгай ажиллагааны өрөө байцаалтын гурвалжин ширээ зэрэг дэвшилтэд техник тоног хөрөмжүүд ашиглаж байна. Монгол улс авилгатай тэмцэх чиглэлээр гадаад харилцаагаа өргөжүүлж, Хятад, Солонгос, Таиланд, Индонезийн авилгатай тэмцэх байгууллагуудтай харилцаа хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, идэвхтэй хамтран ажиллаж байна. Мөн Интерпол, нэгдсэн үндэсний байгууллагын мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, авилгын эсрэг олон улсын академи, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба, хулгайлагдсан хөрөнгийг буцаах санаачлаг зэрэг олон улсын байгууллагатай мэдээлэл солилцож хамтран ажиллаж байна. Иргэдийн хяналт бодит оролцоонд тулгуурлан ажиллахыг авилгатай тэмцэх газар ирмэлцэж байгаа бөгөөд энэ чиглэлээр олон нийтийн төвийг байгуулад байна. Иргэд аж ахуйн нэгж байгууллагаас авилгатай тэмцэх газарт өгөх өргөдөл гомдол мэдээллийн тоо өдөр бүр нэмэгдсээр байна. Энэ нь авилгатай тэмцэх газарт итгэх олон нийтийн итгэл үргэлж өссөөр байгаагийн илрэл юм. Авилгатай хийх тэмцэлд олон нийтийг татан оролцуулах, хамтран ажиллах, тэдний итгэлийг хүлээх үз арга барилыг сонгон хэрэглэхийг чухалчилж байна. Авилгатай тэмцэх газар.